За ажил төрчлөлтийн бодлогын байнгын хороо татан буугдсантай холбогдуулаад олон ажлын хэсэг татан буугдаж энд шууд хаагдаж болохоор байна. Гэхдээ бидний ажилласан ажлын хэсэг бол Монголын газрын тус боловсруулах үйлдвэр барих төсөл. За энэ бол Монгол улсын үе үеийн засгийн газрын түүхэнд 6.2 их найт төгрөг буюу 1.7 сая доллар авсан маш өндөр өртөг бүхий зээл юм аа. Хөнгөлөлтөө зээл. За гэтэл одоогийн байдлаар 6.2 их найдаас ерөөсө 268.7 тэрбум төгрөгийг л ашигласан байгаа. 4 их найд төгрөг ашиглагдаагүй байгаа. Төслийн хугацаа дуусахад 28 онд бид нар хэрвээ 4 их найдыг ашиглаж дуусаагүй байвал манад хөнгөлөлтөө зээл үзүүлсэн Энтхийн Эксим банк мөнгөө татан аваад бүх хохирлыг Монголын тал хариуцах ёстой ийм хүнд зээлээ. Тийм учраас энэ тухай би энэ протоколд заавал тэмдэглүүлж за ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг уншаад өгчэй гэж бодож байна. Яа тэр 2028 он болоход бид нар түүхэндээ байгаагүй 6.2 их найдын зээлтэй ашиглаж амжаагүй мөнгөө буцаагаад татуулсан. Дээрээс нь газрын тус боловсруулах үйлдвэрт ашиглагдах түүхийн эдийн нөөцгүй ийм л нэг улс орон болж үлдэхүй гэдэг айц гэхүү болгоомжлоос үүдэж ажлын хэсэг ажиллаа хийсэн. Тийм учраас энийг уншиж өгөөд гишүүд хэрвээ асуулт асуувал хариулаад протоколд үлдээе. За байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хорооны 2024 оны 1-р тогтоолдоор улсын хурлын гишүүн Мөнх Баясгалангаас Монгол улсын ерөнхий сайдад хандан Монголын газрын тус боловсруулах үйлдвэр барих талаар тавьсан асуултын хариуг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 зүйлийн 114-ийн 1-р хэсэг заасны дагуу байнгын хорооны хуралдаанаар хилцэнтэй холбогдуулан тухайн асуудлаар шалган судлах, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Монгол улсын их хурлын гишүүн Мөнх Баясгалан, гишүүдээр улсын их хурлын гишүүн Бадам Сүрэн, Батбаяр, Ган Зориг, Жангабел, Зол Жаргал, Лувсан Жамц, Мөнх Толгой, Очирбат, Үүрийн Туяа, Инх Туяа, Инх Төвшин, Лүндэг нарын түүнтэйгээр ажилласан. За бидний энэ ажлын хэсэг ажиллаж явах хугацаанд 2025 оны 1-р сард Монгол улсын засгийн газар бүгд найрамдах энтхэг улсын Эксим банкнаас дахин 700 сая долларын нэмэлт зээлийн хилцээрийг батлуулж улсын их хурлаар сойрхон батлуулсан. За энд ажлын хэсэг ажиллаж исэн. Тийм учраас 25 оны 1-р сарын 22-ны өдөр 05 тоод дугаартай тогтоолыг баталж Монгол улсын засгийн газарт 7 чиглэлээр ажиллах чиглэл өгсөн байгаа. За энийг бол гишүүдэд бүгдэнд нь тараасан учраас би энийг алгасаад ажлын хэсэг энэ хугацаанд нийтдээ 8 удаа хуралдсан, мөн Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр дээр очиж ажилласан. FSC 2, 3, 4-ийг гардан гүйцэтгэж байгаа мега инженеринг компанитай уулзаж бас санал солилцсон. Тэдэнд бас үүрэг даалгавар өгсөн. За ингээд бид дараах чиглэлүүдээр санал дүгнэлт гаргасан. Төслийн хэрэгжилтийн чиглэлээр газрын тус боловсруулах үйлдвэрт түүхийн эдийг нийлүүлэх чиглэлээр дэд бүтэц хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олборлолтын үйл ажиллагаанд технологийн дэвшил нэвтрүүлэх чиглэлээр төслийн хүрээнд хийгдсэн гэрээ хэлэлцээр үнийн өсөлт чиглэлээр ингэж санал дүгнэлт үйлдсэн. Ингээд ажлын хэсгийн гишүүд хуралдахдаа нэгэнт 2025 оны 1-р сард Монгол улсын засгийн газарт 7 чиглэлээр чиглэл өгсөн учраас энэ удаа ажлын хэсгийн ажлыг дуусгар болгож чиглэл тогтоолын төгсөл үйлдэхгүйгээр зүгээр санал дүгнэлтээ эдийн засгийн байнгын хороонд танилцуулж сонсохоор шийдвэрлсэн юм аа. Тэд энэ энтхэг улсаас авж байгаа 1 тэрбум 700 сая долларын зээлийн энэ төсөл бол маш их сайн анхаарч судлах ёстой. Ялангуяа сүүлд 25 оны 1 сард улсын их хурлаар сойрхон батлуулсан энэ зээлийн хамгийн хэцүү залт нь
Харин энэхүү хэлэлцээрийн төслөөр 700 сая долларыг 36 сарын дотор хэрэглэж дуусгахгүй бол энэ мөнгөний зарцуулалт гарахгүй бол их усүрийг байршуулсан дундын данснаас Exim банк үлдсэн мөнгөө бүгдийг нь шууд буцаан татах хэрэгтэй байхаар заасан байгаа. Гэтэл бид нар 8 жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтанд оруулж чадалгүй ашиглалтанд оруулах хугацаа 3 удаа хойш нь сунгасан байхгүй юу. Тэгэхээр 36 сарын хугацаанд одоо бид нар 480 төгрөгийг гаргаж 28 онд энэ үйлдвэрийг ашиглалтанд оруулна гэсэн байгаа. Бас нэг эрсдэл байгаа. Энд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа, наривчлсан тээзүү хийж байгаа энтхгийн компани энэ төслийг 2 удаа, 3 удаа бараг үнийг нэмэгдүүлсэн ба. Тэгээ энийг их олон янзаар тайлбарладаг. Тэгэхээр бид Монгол улсын их хурал, байнгын хороо, засгийн газар хамтарч ажиллаж энэ Монголын газрын тус боловсруулах үйлдвэрийн энэ төсөл дээр анхаарал тавьж цаашид нэлээд сайн одоо шалгаж алдаа дутагдлыг залруулахгүй л Монгол улс 6.2 их найд төгрөгийн өрөнд ороод үйлдвэрээ барьсны дараа түүхий идэггүй болоод дорнодын маттаас дорн говийн алтан ширээ сумруу татсан 500 гаруй километр үргэлжилсэн шугам дамжуулах хоолой чинь хэрэгцээгүй болох үедээ гэсэн болгоомжлолыг протоколд заавал тэмдэглүүлж үлдээе. Тэгээд манай ажлын хэсгийн гишүүдээс бас энд байна. Тэгээд асуулт асууж хариулвал гишүүд ярилцах баха. Тэгээд өнөөдрөөр ингээд ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгар болж байгаамаа.